1, 2, 3, 4. Сайн мэцхан уу, see you тавтай морил. За тэгэхээр шинэ дугаараар та бүхэнтэйгээ уулзж байгаадаа баяртай байна. Энэ 7 хоногт ямархуу шин содон сонин бүтээгдэхүүнүүд байгаа бол гэдгийг бүгдээрээ хамтдаа туршиж үзцгээе. Надтай хамт байгаарай. За яг энд харагдаж байгаа хям болохоор зөвхөн C-д худалдаалагдж байгаа сэндвичтэнд зориулсан хям. Энэ нь болохоор утгатай, энэ нь болохоор чанамал. За энэ хоёр төрлийг ингээд хоорондоо нь холиод хэрэглүүл айгуу гоё. Та нар ер нь өглөөний цайгаа уудаг уу? Хэрвээ уудаггүй бол өглөөний цайгаа заавал ууж байгаарай. Яг энд харагдаж байгаа чил ингээд сэндвичнийхаа хямыг баяжуулаад дотор нь яг өөрхөө өссөн орцыг игээд би болохоор яг энэ өвгцөг бамдартай идэх туртай байхгүй. За яг ингээд хэрэглээд идвэл маш гоё. Nice. Өглөө яарсан үед бол ингээл хийгээд идэх амар амархан. Тэгээ бас айгуу амттай. Дараагийн танилцуулга шинэ бүтээгдэхүүн нь болохоор хэрвээ та дасгал хөдөлгөөн хийж байгаа бол Go On гэдэг энэ протеинтэй бүтээгдэхүүн нь таны энергийг нөхөн, мөн дээрээс нь 7 төрлийн витаминтай болохоор витаминыг нөхөн. Энд харагдаж байгаа Crunchy гэдэг бүтээгдэхүүн нь болохоор дэглэн барьж байгаа. Дээрээс нь мөн эрүүл гоё амттай бүтээгдэхүүн идмээр байвал энэ obviously бүтээгдэхүүн учраас маш гоё амттай. Дээрээс нь энэ банантай төрөл нь, энэ алмондтай, энэ нь болохоор бөөрөлгөн болон цангис гэсэн амттай төрлүүд байгаа байхгүй юу. За би энэ 3 төрлөөс нь хамгийн идэхийг хүссэн нь болохоор энэ peanut butterтэй. Би өөрөө самран амар туртай байхгүй юу. Дээрээс нь бас ийм цангистай төрлөөс нь амсч үзье гэж бодож байна. Муу гоё. Би угаасаа амттай юм амар нугасгүй заяа. Тэгээд амттай юм нугасгүй хэрнээ амттай мэдэж болохгүй байгаа байхгүй юу. Жингээ барьж байгаа болохоор тэгвэл энэ бүр яг гоё тохирсон. Тэгэд нэг юм Snickers энэ шиг амттай заяа. Тэгээс хамран амтагдаад, шоколад амтагдаад яг нэг тийм гоё амттай юм дуртай хүмүүст бодлоо бүр үнэхээр nice. Оо. Яг тийм гоё цангис жимснээ өнөр амттай. Тэгээ бас цагаан шоколадтай. Яг obviously ийм амттан болгоод идчихэр чи айгу гоё юм биш үү? Амттай юм идмээр санагц үедээ амттай юмныхаа хүслийг нөхчин, дээрээс нь дэглэмээ барьчин. Янзын гоё та нар маань амсаад үзээрэй. Гадуур бол төдийлөн нэг амар худалдаалагдаад байдаггүй. Харин ресторанд ороход бол сонголт бас байдаг. Энэ бүтээгдэхүүн нь болохоор утсан нуусны махтай коп салаад. За энэ бүтээгдэхүүн нь болохоор CU-гийн бүх салбаруудаар худалдаалагдж байгаа. Одоо бүгдээрээ амсч үзцгээе. Бас ингээд нөгөө нэг бүх бүтээгдэхүүн нь тусдаа савлгаатай байдаг нь болохоор яг хамгийн доотлолт байдаг салаада шинээр нь байлгах зорилготойгоор ингэж савлгаатай байдаг юм билээ. Яг энэ голынхын хэсэг дээр нь болохоор соус нэ. За ингээд л холчин шүү дээ. Их амархан. Энэ цангис жимстэй, өгөрцөйтэй, тэгээд дээрэс нь жүрчтэй, бас энэ нь болохоор утсан нуусны мах. Бүгдийг ингээд нэг дор хийгээд соусаа дээрэс нь хийхэд л болно. Манай нөгөө Kardashian эгч маань ингээд салаад идэхдээ бас ингэж иддэг штэ. За, болсон баха. Яг нөгөө нэг хятад хоолны ресторанууд захиалдаг нөгөө нэг бэжин нугас гэдэг нь штэ. Яг тэр шиг амттай. Тэр бэжин нугасыг зүгээр гоё салаадны навчтай гоё коп салаад болгоцсон байна. За яг одоо танилцуулах бүтээгдэхүүн маань болохоор бэлэн гомон тэр дундаа ноншин брендийн бэлэн гомон. Манайхаа ихэнхдээ нөгөө нэг улаан савлгаатайг энэ бол мэдэн штэ. Түүнээс гадна бүр маш олон төрлийн гомгууд байдаг. За ноншин брендийн гомон маань өөрөө Солонгостой олон жилийн турш яг эхний топ 10-д орж исэн. Мөн дээрэс нь 40 гаруй жилийн түүхтэй бас олон улсад борлуулагддаг гэдгээрээ давуу талтай байхгүй. За яг энэ баруун талд харагдаж байгаа гомон нь болохоор үхрийн махтай халуун ногоотой өтгөн шүлтэй. Зүүн талд харагдаж байгаа нь болохоор яг тосон чараагүй зөвхөн
уураар болгосон болохоор арай эрүүл хөнгөн амттай гэсэн үг. За тэгээд энэ гомгийн нэр нь болохоор Юггежан, энэ гом нь болохоор Nonshim Light гэдэг нэртэй. Бүгдээрээ яг одоо энэ хоёр гомгийн амтыг амталж үзцгээе. 1 2 3 4. Оо. Бас гоё халуун ногоотой юм байна. Халуун ногоотой ирнэ. Арай эрүүл гэх юм уу? Тийм, гомн нь юм зөөлх юм байна. За энэ болохоор өтгөн шүлтэй гэдэг байгаа байхгүй юу? Ер нь гэхдээ энэ гоминг заяа. Нэг тийм өндөгтэй, сосисгтэй тий бас бяцлаг чиз энэ төр хийгээд баяжуулаад идвэл айгуу гоё амттай болдог шүү дээ. Тэгэхэд идвэл бас гоё шүү. Би ер нь Солонгос энэ влог хийдэг, дээрээс нь ASMR хийдэг хүмүүсийг айгүй хөөцдөг байхгүй юу. Тэнгүүд шүн ингээд яг өсчөнгүүд сэв ороод гой модалтаж аваад тэгэл нөгөөд тэр амар гоё чиз хийгээл идэн ёо тэр нь гоё харагддаг шүү дээ. Тэгэл өсөөл шүн хөвччихэд штэ гэдэг байхгүй юу. Өссөн шүнүүдийнхээ өшөөг өнөөдөр авнаа. Шүлтэй байна. Энэ дотор ямар хоол байгаа гэж та нар бодож байна? Цараа! Дахианы гуй. За энэ бол амталсан будаатай дахианы гуй. Тэгэд энийг бол хэрэглэхэд маш амархан. Яг ингээд савтайд богино толгойн зохот 120 секунд хийгээл болоо. Тэгэл идэхэд амархан. Дээрэс нь амттай. Хоолны үйлдвэрээсээ өглөө болгон салбаруудаараа шинэ хоол хүргэгддэг. Тийм болохоор та хэрвээ гэртээ хоолоо хийж амжааг бол яг гэрийнх юм шиг тийм эрүүл гоё хоолнуудыг Seaweed бүх салбаруудаар худалдан авч идэх боломжтой шүү. За шинэ яригуур энэ бичлэгийг үзэж байгаа бол уучлаарай. Одоо яг хөвдөө. Анхаарсан ч айгу жоохон борстой юм шиг санагдсан ч айгу их юм байна. Манай эрчүүд бол Seaweed-с баг худалдаж аваад идээд цадаал шууд гарахаар юм байна. За одоо туршиж үзэх бүтээгдэхүүн маань болохоор ширээн дээр байхгүй байна. Тэгээд яагаад байхгүй байгаа вэ гэхээр би нүдээ богоод энэ бүтээгдэхүүний амтыг нь таана. За ямар ч тач миний уурд бол бүтээгдэхүүнүүд маань байрцсан байгаа гэж би бодож байна. Тэгээд одоо хаана юу хаана байгаа юм бол за эхлээд энэ бүтээгдэхүүний бүгдээр авч үзье. Хамар эсгэлэн зүгсэн. Энэ юу? Киви юу энэ? Бүр яг юм. Амар эсгэлэн гоё амтагчиж байна. Смути энэ те. За дараагийнх нь энэ. Энэ бас киви юм уу? За би энийг бас киви гэж бодох юм. За энэ гурав дахь нь. Энэ банан. Ялцчгүй банан. Айгуу гоё зөөлх амттай. Энэ киви байна. За энийг бол өстой таахгүй байна. За ямар ч тач хамгийн зүүн талынх нь болохоор банан юм байна. Голынх нь болохоор киви байна. Тэгээд за хамгийн баруун талынхын жимсийг үнэхээр таахгүй байна. За одоо бүгд нүднийхээ бодлыг тайлж харъя. Энэ ямар сонио өөр өнгө боловч вэ? Энэ манго байсан биз дээ энэ чинь. Ямар сонио юм бэ? Осоос мяга өнгөтэй банан байна. Амт нь яг банан. Энэ яг ямар жимс байгаа юм бол
Миний таахгүй байсан нь энэ кивитэй юм байна. Яалтчгүй энэ кивиний амттай мөн байсан байгаа байхгүй юу? Би болохоор яг энэ жимснүүдийг нэг нэгээрээ байгаа мэн гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чинь олон жимснүүд хоорондоо холилдсон байсан юм байна. Тэгээ тэрнээс нь арай илүү амтагдчихж байгаа жимсийг нь бол би зөв таахын хувьд бол таасан байна. За хамгийн энэ одоо зүүн талынх нь аяган дотор болохоор нэрс, гадил, тэгээд гүзээлгэн 3 холилдсон байсан юм байна. За энд болохоор яг манго, тэгээд хам баргацаа 2 бас орцсон байсан юм байна. Тийм болохоор арай нэг юм эсэглэн амт бас амтагтаад исэн юм байна. Энд болохоор амар сонирхолтой амт исэн шүү дээ. Нэг юм гашуун юм шиг тэгснээ бас юм зөөлөн юм шиг юм сонио амт исэн баггүй. Би энэ амтыг яагаад таахгүйсэн чинь энэ дотор бууцаа орцсон байсан юм байна. Тийм болохоор нөгөө юм жимс ногоо хоёрын амт холдохоор бас айгүй гоё өрмөц болт юм байна. Энэ амт бас содон хэрнээ айгүй гоё байсан. За энд харагдаж байгаа real smoothie-нууд маань болохоор CV-ийн тодорхой хэдэн салбарууд дээр аягтай хөлдөө жимсээрээ байгаа юм байна. Тэгээд яг тэр салбаруудад нь болохоор блендерүүд байршуулсан байгаа учраас та ингээд аягтай жимсээ авч очоод блендер дээр миксэрдүүлээд ингээд смoothie хэлбэрээр нуух боломжтой юм байна шүү. Та CV-ийн пэйжээс блендертэй салбаруудын мэдээллийг аваарай. Тэгээд өдөр болгон аягтай ориг жимсээ уугаарай. За энэ 7 хоногийн амталж үзсэн бүтээгдэхүүнүүд маань маш сонирхолтой содон бүтээгдэхүүнүүд байлаа. Та нарт маань таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ амталж үзхийг хүсэх юм бол яг одоо CV-ийн салбараар очиж үйлчлүүлээрэй.